За өнөөдөр Монгол Улсын их хурлд 2019 оны төсвийн хүрээний мэдээлэл 2020-оос 21 оны төсвийн төсөөлөл болно. 2019 онд Монгол Улсын нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлж байна. За 2019 онд бол Монгол Улсын төсвийн нийт орлогыг бол 9.7 их найт төгрөг, үүнээс тэнцвэржүүлсэн орлогыг бол 8.9 их найт төгрөг байхаар төсвийн зардлыг бол 10.9 их найт төгрөг байхаар төсвийг зохиож өргөн мэдүүлж байна. За төсвийн алдагдал бол одоо 2018 оны батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний 8%-тай харьцуулах юм бол 1.9 пунктоор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6.1% байхаар өргөн мэдүүлж байна. Мөн энэ төсвийн хүрээний мэдээллийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр Монгол Улсын эдийн засгийг дунд бол урт хугацаанд тогтвортой байлгах, эдийн засгийг хөгжих, эрүүл хөрс суурийг бий болгох, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, хувийн хвшлийнхнийг өсөж хөгжих ийм боломжийг нь бол бүрдүүлж өгсөн. Нийгмийн эдийн засгийн тулгамдж байгаа нэлээдгүй олон асуудлуудыг шийдвэрлэхээр ийм одоо төсвийн хүрээг боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлж байна. За үүнээс гадна Монгол Улсын нийгмийн эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн мэдүүлж байна. Монгол Улсын эдийн засгийг 2019 онд 8%-аар өснө гэж үзэж байгаа. Инфляцийн түвшинг бол 8%-тай гэж үзэж байгаа. За Монгол Улсын өрийн хэмжээг өнөөгийн үн цэнээр илэрхийлэгдсэн хэмжээг жил дараалан бууж 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 55.4% байхаар буюу Монгол Улсын өрийн хэмжээ, засгийн газрын өрийн хэмжээ жил дараалан бууж одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай байсан энэ үрийг өнөөгийн үн цэнээр илэрхийлэгдсэн хэмжээгээр 55.4% болгож буулгах ийм төслийг өргөн мэдүүлж байна. Ингээд Улаанбаатар хотын утааг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг өргөн хүрээнд хүртээх зэрэг мөн түүнээс гадна одоо дэд үтсийн одоо хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилтуудыг тавьсан, тэтгэр хэмжээг одоо нэмэгдүүлэх ийм санаачлалыг оруулж ирсэн ийм төсвийн хүрээ нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын их хурлд өргөн мэдүүллээ.